За сайн байцгаана уу? Манай Dark Kimbe channel-ийн энэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд хэрвээ шинээр сонсож байгаа хүн байгаа бол Dark Kimbe гээд үнэн бодит болсон явдлын талаар ярьдаг. 7 хоног болгоны 4 өдөр болгон гаргахыг хичээдэг ийм нэгэн channel байгаа. Тэгээд таалагдах юм бол subscribe болон notification-ээ on болгоорой. За тэгээд өнөөдрийнхөө дугаараа ярьж эхлэе. За Bianca Edmond нь 1986 оны 3 дугаар сарын 22-нд Австралийн Мельбурнд төрсөн. 3 дүүгийнхээ хамтаар ээж автаагаа Мельбурнд амьдардаг. За бага байхдаа ээж аав нь хоорондоо нэлээд хэрэлддэг байсан. Аав нь ерөнхийдөө амьдралд нь байдаггүй байхаараа ээжтэй нь байнгын хэрэлжээдэг болохоор Bianca-г 6 настай байхад нь ээж аав хоёр нь хоорондоо салсан. За аав нь ээжтэй салснасаа хойш хүүхдүүдтэйгээ дахиж хизээч уулзаагүй, хүүхдүүдэд дахиж хизээч хараагүй гэж хэлж болно. За энэний дараа ээж нь дахин өөр хүнтэй гэрлэж Bianca дээрээ 2 хойд ахтай болсон. За Bianca-гийн ээж хойдоо хоёр нь байнгын ийшээ тийшээ нүүж идэг. За тэрнээсээ болоод доктортой хүүхэд нас нь өнгөрөөгүй. Тэгээ байнгын шинэ найзууд, шинэ багш, шинэ сургууль гээд ер нь бол сэтгэл нь маш их төвшөртэй өссөн. За ингээд 10 нас хүрээгүй байхад нь өөрийнх нь төрсөн ах нь бэлгийн болон биеийн хүчээр хэлэлд Bianca-г оруулж исэн. За Bianca-гийн ах нь 2 туйлт сэтгцийн эмгэгтэй bipolar гээд бас schizophrenia гээд шизотой тэрнээсээ болоод өсгийн янз бүрийн асуудалтай байдаг байсан. За тэгээд Bianca болохоор хинт ч тэрнийхээ талаар хэлэхгүй нэлээд удасны дараа ээждээ миний ах ингээд намайг хүчнэдэд дээрээс нь намайг зодод байна гэд хэлсэн чинь ээж нь ерөөсөө охиндоо итгээгүй, харин ч өдөөс нь бүр бити худлаа юм зохиож хэлээдээ гэд ахыг нь одоо бүр нүдэн дээр нилээ ихээр хайрлаж хандаж тортож эхэлсэн. За мэдээж ийм амар зовлон амссан охин бол тэгээ цаашдаа хинт ч итгэхээ байсан. За ингээд нэг иймэрхүү байдалтай ахлах сургуультай ороод бүхэл бүтэн 5 өөр сургууль дамжсан. Хизээч ерөөсөө нэг сургуультай бараг 1 жилийн туршид тууштай сурсан юм байхгүй. За ингэж хэцүү өснөөсөө болоод Bianca бол маш хүнд хэлбэрийн сэтгцийн төвшөртэй гэж онцлогдсон. Мөн дээрэс нь өөрийгөө зовоодог сэтгцийн эмгэг гэх юм уу одоо self defiance disorderтэй. За энэ яг яадаг сэтгцэн өвчин юм бэ гэхээр өөрийгөө ингээл жоохон жаргалтай боллоо гэж бодохоор шууд ингээл тэрийгээ үгүй болох, аз жаргалгүй болох зүйлийг хэлдэг одоо тийм эмгэгтэй болсон. За сэтгэл зүгээс гадна өөрийнх нь бие нь бас зөндөө асуудал гарч исэн. Жишээ нь гэх юм бол үе мөчн зөндөө өвддөг. Дээрээс нь 2 мөлөндөө үе мөчнөөсөө болоод хагалгаа хийлгүүлж исэн. Бас гарных нь 2 үеэр маш ихээр өвддөг байсан. Тэгээд тэрнийхаа дээр би дээрэлсэн хинт ч итгэдэггүй, нэг бол би аална, нэг бол би хүнд алуулна гэж юу н боддог тиймэрхүү сэтгхүүтэй байсан. За ингээд Bianca ахлах сургуулаа дуусгалгүй Австралийн усан зэрэгт орсон боловч эрүүл мэндийн асуудлаас болоод усан зэрэгээсээ халагдсан. 19 настай Bianca янз бүрийн ажил хийж байхдаа Dirk гээд эрэгтэйтэй танилцаж хүүтэй болсон. За хүүдээ Tyler гэдэг нэр өгөөд энэ 3 чимээгүй хэдэн жил бол амьдарсан. За ингээд 2012 он болж Bianca 26 настай байхдаа нөгөө Dirk гэдэг эрэгтэйгээсээ салаад Michael Capiziana гэдэг эрэгтэйтэй танилцсан. За энэ Michael нь өөрөөс нь 9 насаар ах 35 настай хүн байсан. За танилцаад болцоонд яваад ердөө 6 сарын дараа Bianca жирэмсэн болж хүүтэйгээ энэ 2 Michael-ийн гэрэл бол нүүж утсан. За Michael-ийн талаар бол интернет дээр ямар ч мэдээлэл байхгүй лээ. Michael залуу байхдаа нэг удаа автомашины осолд орж исэн. За тэр ослоосоо маш их мөнгийг өөрийн нэрээр авч исэн гэхээс өөр мэдээлэл байхгүй лээ. Тэгээ тэр мөнгөөр өөртөө байшин худалдаж авсан. За ингээд Michael Bianca-д гэрлэх санал тавьж бүх зүйлс одоо маш хурдан энэ хоёрын амьдралд бол өөрчлөгдөжсэн. Тэгээд хэдий сүү тавиад цуг амьдраа жирэмсэн болсон гэж зөндөө баяртай мэдээ байгаа ч гэсэн энэ хоёрын харилцаа бол маш их токсик, дандаа хэрүүлтэй байсаар байгаад сүү тавьсан гэд пари хийхээ
яг өмнөх өдөр энэ хоёр салцдаг. За Бянка ч гэсэн гэрээс нь нүүж Майкл ч гэсэн удалгүй өөр Савана гэдэг найз охинтой болсон. За ингээд удалгүй Бянка ч гэсэн төрж дахин нэг хүүтэй болоод хүүдээ Лука гэдэг нэрийг өгсөн. За Майкл энэ хоёр хүүхдийн асран хамгаалагч нь хэн болох уу гэдэг дээр бол маш их маргалдаж хэрэлддэг болсон. Бянка ингээл Майклыг хүүтэй нь уулзуулахгүйгээд Майкл болохоор шүүх мөхөөр яваад нэлээд юм энэ хоёрын хооронд бол болж исэн. Бянка бүр Майклийн утас матас одоо юу гэдэм бүгднгийн блок хийгээд өөр тийшээ бүр нүгэд хүртэл явсан. За ингээд 2015 он болж Бянка дахин өөр нэг эрэгтэйтэй танилцсан. За энэ эрэгтэйг бол Клен гэдэг. Клен Бянкагаас 19-оор ах, экс их нэртэйгээ 20 жил амьдраад дөнгөж салаад байж байхдаа Бянкатай танилцж исэн. За 3 охинтой. Эргэн тойрныхын хүмүүс Клений талаар хэлэхдээ болохоор хүн амархан итгэдэг, гинэн хүнд толгоогоо эргүүлүүлэхдээ маш амархан гэж дүрсэлж хэлсэн. За Бянка бол ер нь тэрийг нь мэдээд анхнаасаа л Клентэй танилцсан гэж хэлж болно. За Бянка бол Клентэй танилцсан өдрөөс л бараг ихсүүлээд өөрийнхөө экс Майклыг маш муухай хүн, маш муу аав, хэрцгий догшин хүүтэйгээ ерөөсөө уулзалмааргүй байна гэж ярьдаг байсан. За ганц Клент ч биш, ер нь эргэн тойрныхоо бүх хүмүүст тэгж хэлдэг. Тэгээ дээрэс нь хүмүүст Майкл өөрийнх нь хүү Лукаг хулгайлж аваад Австралиас цугтаах гэдэг гэж ярьдаг. Дээрэс нь Клен, Бянка хоёр тэр хоёрыг ч гэсэн алчиж магадгүй гэж ярьдаг байсан. За энэ бүгд бол бүгдээрээ худлаа байсан ч Клен тэр ярианд нь итгэждэг. За ингээд 2015 оны 8 дугаар сард Майкл хүүтэйгээ уулзах эрхээ эцэст нь авч чадаад хүүтэйгээ бүхэл бүтэн 2 жилийн дараа уулзахаар болсон. За энэ нь мэдээж Бянкагийн уурыг маш их хүрэгжсэн. Яагаад гэдгийг нь бол мэдэхгүй. Яагаад хүүгээ Майклтай уулзахгүй гэдсэн юм. За Майкл хүүтэйгээ ерөөсөө 2-7 хоногт нэхгэн удаа ердөө 2хан цагаар л дундаа уулзах эрх авч чадсан. Майкл энэ үедээ 4 цагийн зайтай хотод аягүй хол амьдардаг байсан болохоор Бянка бас 2-7 хоногт нэг удаа 2 цаг явж иж хүүгийн аавтай нь уулзуулдаг. За тэр нь өөрт нь бол маш их ядаргаатай санагдаж эхэлсэн. За ингээд хэдхэн сар Бянка хүүгээ аавтай нь уулзуулчаад одоо болъё. Би дахиж ингэж явж чадахгүй юм байна гэд Майклыг алах төлөвлөгөө гаргаж эхэлсэн. За Бянка Клент чи л ингээд Майклыг ал. Чи алахгүй бол Майкл хоёуланг нь шүн ингээд гэрт хурж ирээд алчнаа. Чи юу нэр хүн юм бол алчаачтай амархан штэ энэ төр гэж хэлж одоо тархинь угаах үйл ажиллагаа эхэлсэн. За эхэндээ Клен бол итгэхгүй зүгээр л ингээд хэлж байгаа ах гэж бодж исэн ч сүултээ бүр тэр нүдтэр болгон болоод чи ерөөсөө л ер нь нэрхүүл юм бол алчаач энэ төр гэд бүр үгээр идэж хэрэлддэг болсон тэрнийхээ талаар. За дээрэс нь надад хайртай бол хайртай гэдгээ бараг л одоо тийм миний эксийг алчиж харуул гэж Бянка Майклд хэлдэг. За тэгсэн Клен ерөөсөө үгүйгээд болохгүй байхаар нь Бянка хоёлаа гэрлэе. Тэгээ бас хүүхдтэй ч болъё гэж хэлээд энэ хоёр дараа жил хурмаа хийгэж хоорондоо тохирсон. За тэгэд хүмүүсийн ярьж байгаагаар үзэж байгаагаар болохоор энэ Бянка ерөөсөө Клент хайртайгаагүй худлагаас Майклыг алуулах гад ингээд хоёлаа гэрлээ мэрлээ хүүхдтэй болъё гэдэргээд худлаа юм хэлсэн байх гэж үздэг. За хүүхэдтэй болъё гэж тохирсон болохоор энэ хоёр өдөр болгон сексэж эхэлсэн. За ингээд өдөр болгон хийж байхдаа яг ингээд Кленийг тавихын өмнө Бянка өдөөс нарж агаад чи миний төлөө Майклыг алж чадах уу гэж асуудаг. За тэгэнгүүт Клен дуурахгүй ихсэг ингэж хийгээд сүүлдээ Клен бүр тэсгээ байгаа за окей алъя гэж хэлсний дараа Бянкагийн сэтгэл нь тайвширч байгаа байхгүй. За ер нь бол нэг ясандаа сексийг ашиглаад Клений толгойг угааж байгаа гэсэн үг. За тэгээ Клен бол за окей би Майклыг алъя зөвшөөрж гинэ гэж хэлээгүй бол ерөөсөө Кленийг тавиулдгүй байсан. Алъя гэж хэлснийхэн дараа л одоо Бянка дээр нь гарцсан ч юм уу одоо мэдхгүй яаж хийдэг вэ. Тэгж жагаад Кленийг тавиулж дуусгадаг байсан. За дараа нь Бянка гэрт буу авч ирээд энэ хоёр секс хийж байхдаа Бянка дээр нь гараад бууга тулгаснаа
дахиад нөгөө асуулт асууж байгаа хгүй. Чи юу нэр хүнл юм бол Майклыг ал хэрэг үгүй гэвэл би чамайг орхиж явлаа гэж хэлдэг байсан. За дараа нь Клент буугаа өгч жагаад одоо чи над руу буугаа тулгаж жагаад хэрэг Майклыг албаар байгаагаа надад хэлээч гэд одоо энэ хоёр рол плей буюу одоо дүрд орж секс хийж эхэлсэн. За ингэж сексийнх нь бол Клент маш их таалагдаад иймэрхүү төрлийн секст бол Клент бүр донцсон гэж хэлж болно. За ингээд хэсэг ингэж өдөр болгон хийсээр байгаад сүүлдээ Клент гэсэн одоо бүр зөвшөөрч Майклыг алхаар шийдсэн. За ингээд 2015 оны 12 дугаар сар болж Майкл хүүтэйгээ уулзаж эхлээд ердөө 4 сар болсны дараа энэ хоёр алах төлөвлөгөөгөө гаргаж эхэлсэн. За Бянка Клент хэлэхдээ чи ганцаараа явж алах хэрэгтэй. Хэрвээ би оролцох юм бол цагдаа нар намайг шууд энэ хүүхэн алсан байна гэд мэдчихнэ гэсэн чинь Клент гэсэн зөвшөөрч ганцаараа энэ алхахыг хийхээр болсон. За энэ хоёр цогтой Майклийн гэрийн зургийг гаргаж хаанаас яг яаж орж буутах вэ гэж төлөвлөгөөгөө гаргаж эхэлсэн. За тэгээд Клент утсан дээрээ Notes гэдэг аппликейшн дээрээ ганцаараа байхад нь орно, биеийг нь шилжүүлнэ, алхаас өмнө хүүхэдтэй болно, эсвэл жирэмсэн болно, маш их секс хийн нэтэргээд бүр айгүй сонио 1-р ангийн хүүхэд бичсэн юм шиг алтаатай бичсэн байсан. За ингээд Клент Майклийн гэрлүү байнгын очиж хідэн цагт ажилдаа явдаг, хідэн цагт ирдэг гэх мэтийг судлах гад очдог байсан. За энэ Майклийн гэр чинь бүр 4 цагийн зайтай 160 км-ийн зайтай хол газар штэ. За тэгж яах чинь Клент бүр 7 хоногт 3-4 удаа Майклийн гэрийн үүдэнд очиж манж хондог байсан. За энэний дээр Клент өөрийнхөө утсанд бүх дуудлагыг бичдэг, одоо рекорд хийдэг аппликейшн санамсаргүй суулгацсан байсны сүүлд цагдаа нар олж мэдээд энэ нь бол маш том нотлох баримт болж чадсан. Одоо тэгээ санамсаргүй суулгасан юм уу эсвэл өөрөө мэдж байгаа суулгасан юм уу тэрний тал дээр бол мэдээлэл байхгүй лээ. За энэ хоёр Майклийн аллахыг The Job буюу ажил гэж нэрлээд хоорондоо уцаар ярихдаа ажиллаа хийсэн үү, хизээ ажиллаа хийх үү гэл ярьдаг байсан. Энэ хоёр ингээл хоорондоо бодож байгаа байхгүй юу? Ойлаастай амар л нууцаар л яриад байна да. Хинч хоёлынгийн The Job гэдгийг Майкл гэж мэдгүй дэгээд бодож исэн чинь цагдаа нар л угаасаа маш хурдан энэ хоёрын нууц яриаг, нууц код үгийг мэдчихдэг. За цагдаа нар энэ хоёрын ярианаас Бянка л ингээд арт нь ингэдэг гэж хэлээд байгаа юм байна гэдгийг бас олж мэдсэн. За нэг сонин зүйл байсан нь энэ хоёр ингээл хоорондоо яриа штэ. Тэгэнгүүт Клент би чамд хайртай шүү гэл өдөөс нь ингээд бүр 4 5 6 7 8 удаа хэлээд ахад чинь л Бянка өдөөс нь за тэр чиний надад чи хайртай яах вэ? Ажилдаа анхаарлаа хандуул гэсэн чинь Клент өдөөс нь хоёлаа маргааш секс хийх юм уу гэсэн чинь Бянка өдөөс нь маргааш хоёлаа баяр тэмдэглэх нүггүй юу гэдгээс л шалтгаална гэж хариулсан. За одоо бүр солиорцсон байгаас тэ хүн алчаад секс гэж амжилтаа тэмдэглэх гээд байгаа. За тэгээд энэ их солиорлын хажуугаар энэ хоёр 2016 оны 3 дугаар сард хоорондоо гэрэлсэн. Тэгээд хүн ална гэж төлөвлөөд хүүхэдтэй болно гэж төлөвлөж байхын хажуугаар одоо гэрэлж идэг. Тэгэд ч угаасаа энэ хоёр чинь Клентийг баригдуулахгүй, Клент Майкл хоёр хоорондоо ямар ч хамаагүй болохоор Клентээр алуулна гэж ярьж исэн биз дээ. Тэгсэн мөртлөө одоо гэрэлчгээр чинь цагдаа нар угаасаа хамгийн түрүүнд л энэ хоёр руу харна штт. Мэдхгүй энэ хоёрын толгойд юу юу бодогддээ ёстой мэдхгүй. Нэрээ та нарт 2016 он гэхээр нэг сонио 2-3 жилийн өмнө юм шиг санагдаж байна уу? Надаа 2016 он гэл ярангууд нэг 3-4 жилийн өмнө юм шиг эсвэл 2-3 жилийн юм шиг санагдаад байдаг шүү дээ. За тэр яах вэ? За ингээд гэрэлснийхаа дараа Бянка өөрийгөө Клент жирэмсэн болсон гэж хэлж итгүүлээд сарын дараа хүүхэд нь золовчлаа. Одоо стресснээс л боллоо. Майклыг отгоор л стресстэй байна. Тэрнээсээ болоод миний хүүхэд одоо хоёлынгийн хүүхэд золовчлаа гэж хэлсэн. За энэ нэг үнэн үгүй юу мэдэхгүй байна. За тэгсэн чинь Клент тэрэнд нь тэгэхэд уур нь хүрээд хэдхэн 7 хоногийн дараа буюу 3 дугаар сарын 12-нд Бянка руу нэг мессежийг бичиж явуулсан. За энэ мессежиндээ би чам зөндөө хайртай шүү. Гидсэнд байгаа хүүхдээ алдсан Майклийн буруу. Би маш буруу юм хийх гэж байна. Чи миний хийх гэж байгаа зүйлд ямар ч хамааралгүй гэсэн утгатай тийм айгу урт мессежийг бичсэн. За тэгсэн чинь Бянка эргүүлээд битээ тэнийг зан гаргаадай. Чи надтай анх уулзаж эхлэхдээ л Майкл хүүтэйгээ уулзах шаардлагатайг мэдчихсэн.
гэж бичснэ. Дахиад хэдэн минутын дараа Бианка Клен гэртээ хүрээд ирээ гэж бичсэн байсан. За энэ мессежийг Бианка Клений утаснаас өөрлөгөө явуулсан. Тэгээ худлаа дараа нь цагтаа асуунгууд би юу ч мэдгүй гэж хэлэх гээдсэн нь тийм учиртай байсан. За тэгээд энэ мессежний талаар Клен мэдчихсэн үгүй юу мэдэхгүй байна. Тэгж угаасаа цагтаа нар энэ мессежийг Бианка явуулсан гэдгийг мэдсэн. Яагаад тэгэхээр Клен нөгөө нэг notes application дээрээ Майклыг алхахаас өмнө баахан хийх ёстой зүйлсгээ бичсэн байсан шүү дээ. Тэрэн дээрээ Клен бичгтээ амар үг хүсгийн алдаатай бичдэг. Харин энэ мессежн дээр болохоор Клен ямар ч алдаагүй зөв зүгээр харин ч бүр яг Бианкагийн мессеж бичдэг стайлтай адилхан бичсэн байсныг цагтаа нар бол олж мэдсэн. За дараа нь Клен 160 км машинаар явж Майклийн гэрт нь очсон. За тэгсэн чинь Майкл гэртээ байхгүй болохоор хэсэг хүлээгээд Майклийн гэрийн өмнө бол суусан. Тэгээд машин дотор оройныхоо хоол энтрээ аваад ирсэн. За Майклыг хүлээнэ гэж утсан юм уу? Эсвэл Майклыг алчаад идэнэ гэж утсан юм уу? Бүр тавхтай хоол хүртэл Клений машины арт байсан. Ямар хоол байсан бэ гэх юм бол шарсан дахиа хажууд нь нөгөө нэг жижигэн ногоон вандуу байдаг штэ. За тийм вандуунуудыг тавьсан. За тэрийгээ бүр хоолны савнд ч биш заяа бүр тавхтай нь гадуур нь хуванцар цаасаар бүрээд машиныхаа 10 судалт тавиад явцсан байгаа байхгүй юу? Би бол одоо тэгэж явсан бол өстой яана ааш нөгөө хідэн вандуунууд чинь асгараад бөө юм болно гэд юу хүн алах аарталд хог асгарчлаа хог тарчлаа гэ бөө санаа зовно. За ингээд оройны 7 цагийн үед Майк Савана хоёр гэртээ ирээд зургтаа асаагаад диван дээрээ сууж исэн чинь найз охин Савана нь галзуухнаас юм авах гээд цохороо харсан чинь гадаа нэг хүнээс цаашаа ингээл сонио алхаад яваад байна. Тэгэнгөө Савана энэ одоо хинбэ гэд харсан чинь Клен гадаа наашаа цаашаа алхаад явж байгааг нь Савана хараад таниад Майклд хүү гадаа нөгөө Бианкагийн нөхөр нь бэжтэй гэсэн чинь Майкл бол ихэндээ итгээгүй. За тэгээд Майкл галзуух руу хурж ирээд цонхоор харсан чинь Клен байдгүй. Тэгсэн хэдхэн хормын дараа одоо хэдхэн секундын дараа Клен өөдөөс нь цагаан удтай зүйл барьсан байшин руу маш хурдан том алхаад зүглээд иржсэн. За тэгэхээр нь Майкл Клен яг яахлаараа манад ирдэг вүлээ. Дээрээс нэг л сонин харцтай, нэг л сонин байна да. Наашаа ирж ин да гэд галзуух руугаа очиод юмэг яаж мэдхүүгээд хутга гартаа хатгаад ардаа нуугаад хаалхан дээр очисон. За тэгсэн чинь Клен өөдөөс нь би зүгээр чамтай ярилцгаж ирсэн юм аа. Сайн уу гэд гараа өгсөн чинь Майкл тайвшраад за зүгээр ярилцгаж байгаа юм байна гэд хаалхаа цааш нь онгоолгоод гарыг натах гад одоо ингэж гараа өргөсөн чинь шууд Клен Майклыг цааш нь түлхэж оруулаад энэ хоёлаа барьцалдаж зодтолдож эхэлсэн. За Майкл барьжсэн хутгаараа хэд удаа гисрүүн хутгалсан. За тэгсэн чинь Клен цагаан уднаасаа бууга гаргаж ирээд Майклийн толгой руу буудснаар харамсалтай нь Майкл бол газар дээр насурсан. За дараа нь хэд гидсэндээ хутгалуулсан Клен Савана руу хараад араас нь хөөгөөд Савана байшингийнхаа арын хаалгаар гараад туслаарай гэд орилоо зогсож исэн чинь Клен араас нь гарч ирээд буугаараа толгой руу онлоод яг буудах гэсэн чинь азар буун гацаад Савана буудаж чадаагүй. За тэгэхээр нь Клен Саванагийн араас очоод үснээс нь зулгаагаад зодоод чирээд гэрийн үүдний цементэн дээр толгойг нь хэд удаа бараг бяцлах шахам цохоод байжсэн чинь Клен өөрөө газарт шууд унсан. За тэгээд хэд удаа хутгалуулсан болохоор маш их цус алдаад тэрийгэ мэдгүй илүү их хөдөлгөөн хийснээсээ болоод улам их цус алдаад шууд газар дээрээ өгсөн. Харин Савана болохоор маш хүнд гэмтэлтэй байсан ч гэсэн амьд үлдэж чадсан. Тэгээд ухаан санаа нь орон гарan байсан ч гэсэн түргэн дуудснаар Савана эмнэлэгт хэд хоног хэвтээд гарсан чинь цагтаа нар одоо Саванаг чи найз залууга болон Кленийг алсан гэж хэд хоног баривчилсан. За хэд хоног ч штэ нэг өдөр баривчилсан. За цагтаа нар маш хурдан Саванаг энэ хоёрыг алаагүй байна гэдгийг нь мэдээд дараа нь энэ хоёрт одоо Майкл Клен хоёрт ганц нийтлэг зүйл байгаа юм байна. Тэр нь Бианка гэд цагтаа нар Бианкаг одоо шууд цагтаа хэлцээр авчирч байцаалт авахд Бианка бол мэдээд шууд худлаа хэлж эхэлсэн. Бианка цагтаа нарт хэлэхдээ болохоор яагаад ийм зүйл болсныг мэдэхгүй байна. Над руу Клен ийм мессеж хүртэл явуулсан гэд нөгөө нэг мессеж хүртэл үзүүлсэн.
За тэгсэн цагтаа нар чи наад мессежийг Клэний утаснаас явуулсан биш үү гэхэд Бианка бас л үгүй гэж хэлсэн. Ерөөсөө л Бианка ингээл цагтаа нарын өдөөс хараал уйлал би өстө нэрээ нөхрөө алдчихлаа. Та нар яаж надаас ийм асууж чадчих мад чинь гэд жүжиг тавьсан чинь тэрэнд нь цагтаа нар бол Бианкад итгэждэг. Тэгээд Бианкаг суулж явуулаад Клэн Майкл хоёр бие бинийгээ алсан байна гэж бодоод хэрийг бол тэр чигээрээ хаасан. За ингээд хэдэн сар өнгөрсөний дараа Бианка дахин өөр эрэгтэйтэй болцож эхэлсэн. За нөгөө залууг нь бол Тод гэдэг бас нэг бүтэхгүйгээр 8 жил шорон сууж агаад гарч исэн. Яагаад шоронд орсон бэ гэхээр X найз охиноо алах гэж оролцсон. Мөн X-ийн эгчийг 6 настай хүүгийнхэн өмнө хэд удаа хутгалсан гэсэн хэрэгүүдээр шоронд орсон одоо ийм хүнийг сонгож уулзж идэг. За тэгээ өөрөө ч угаасаа баг ялгаагүй хүүхэндээ. За ингээд Бианка удалгүй дахин жирэмсэн болсон Тодоос. За энэний дараа Майклийн эд хөрөнгийг хүүхэд нь авах ёстой гэд зарсан байшингаас нь $300,000 хүртэл өөртөө авч чадсан. За ингээд бүтэн 1 жил өнгөрч Бианка ч гэсэн хүүхдэд төрүүлж амьдралаараа амьдраад ингээд явжсэн чинь Тодын хоёрын харьцаа бол мэдээж багаар маш их токсик болж муудаж эхэлсэн. За Тод Бианкагаас миний хүүхэд наа чи юу муу юм уу эсвэл чиний экс-эгчин байвал яах юм гэд хартаж энэ хоёрын хооронд хэрүүлэх хэлсэн. За дээрэс нь Бианка Тодод хэлэхдээ Клэнийг хорт автраар өгсөн гэж худлаа ярьсныг нь Тод дараа нь бүр интернетээс ухаж агаад олж мэдээд Бианкагаас үннийг асуусан чинь Бианка одоо бүх үннээ Тодод хэлсэн. За тэгээд энэ үед цагтаа нар ч гэсэн Клэн Майкл хоёрын хэргийг дахин нээсэн. Яг яагаад гэдгийг нь мэдгүй, магадгүй шинээр нотлох баримт олцсон баг. За тэгээд цагтаа нар шууд Бианкагийн компьютер утас гэх мэт зүйлсийг хурааж аваад үтсэн чинь Бианка энэ бүх аллахын ард байсныг нь мэдэж аваад аллах гарснаас одоо бүр бүхэл бүтэн 4 жилийн дараа Бианкаг баривчилж авсан. За ингээд Бианкагийн шүүх хурал хойшлогдож 2022 оны 6 дугаар сард болсон. За энэ бол аллах гарснаас бүр бүтэн 6 жилийн дараа. За шүүх хурал Бианкагийн экс Тод хурж ирж мэдүүлгээ өгсөн. Мөн Бианкагийн ДНК Клэний буугаар дүүрэн байсан. Бас Майклийн гэрийн байршлыг зурж өгсөн цаасан дээр хүртэл Бианкагийн хурууны хээнүүд байсан гэд нотлох баримт бол өстой зөндөө байсан. За ингээд Бианкаг шүүхийн бүрэлдэхүүн буруутай гэж үзээд 26 жилийн шоронд хоригдох ялыг бол өгсөн. За хэдий Бианка өөрөө яг гардаж Майклыг алаагүй ч гэсэн Бианкагийн энэ үйлдэлээс болоод 2 хүн нас орсон болохоор Бианкад ингэж 26 жилийн шоронд орох ялыг өгсөн мөлий. За тэгээд миний энэ хэрэгтний тал дээр олж мэдсэн мэдээлэл гэвэл нэг иймэрхүү маань. Тэгээд миний бодлоор гэх юм бол ер нь яг яагаад Бианка Майклыг алуулах гэдээсээ мэдэхгүй. Майкл ерөөсөө хүүтэйгээ л уулзахыг хүсэж исэн. Тэрнийхээ төлөө амиа алдсан гэхээр үнэхээр харамсалтай. За Клэний хувьд гэх юм бол сексээр толгоогоо угаалгуулсан гэхээр бүр одоо надад хэлэх зүг алга. Зөв зүгээр байгаа гэмгүүн үнийг алаад өөрөө дээрэс нь эцэст нь өгчдөг. За таньдаг хүмүүс нь Клэнийг гин толгоогоо угаалуулахдаа амар гэж хүмүүс ярьжсэн ч гэсэн энэ бол одоо ерөөсөө хүн алах шалтгаан биш шүү дээ. Энэ хэргийн тал дээр бол хүмүүс Бианка бол үнэхээр мастер толгоо угаадаг хүн. Хизээж одоо бараг урт нь сексийг ашиглаж хүний толгоог угааж исэн тийм хэрэг түүхэнд байхгүй бах. Ямар амар хүүхэн бэ гэж ярьдсан бэлээ. Гэхдээ би бас дотроо бодохдоо Клэн ер нь жоохон тийм сайко гар байсан бахал гэж бодож ин бүр цаана нууц те хүн алж идэг 2 хүн ингээд алах гэж оролдоо тэгээд үтст нь өөрөө хүчдэг. За тэгээд энэ хэргийн тал дээр одоо надад өөр нэг хэлээд авах юм алга. Та нар маань юу гэж бодож ийн дор комментээр бичээрэй. За тэгээд дараа 7 өдрийнхөө дугаар хүртэл баяр таа.
실시가 말하지마 힘들고 두기 선지 만지다 비틀었지 두기 선지 만지다 줬다 재선 주고 좀넌들의 뜻을 실가 말하지마 힘들고 두기 선지 만지다 비틀었지 두기 선지 만지다 줬다 재선 주고